ийм дэд бүтцийн хувьд бол бид нар бас нэлээд бэлэн байдал гайгүй явцсан болов гэж хараад байгаа. За энэ дээр гол өгөх гээд байгаа мессеж маань юу вэ гэхээр цаг хугацаа алдахгүй маш сэргэлтнээр маш ухаалгаар энэ хэмнэл оюун ухааныг төвшөндөө суралцах, нэвтрүүлэх ийм шаардлагатай байгаа. За хэмнэл оюун нэвтрүүлнэ гэхээр яах юм бэ гэдэг ийм асуултууд ирдэг. Тэгээд бидний ажиллаж байгаа компаниуд дээр жишээлх юм бол зарим хүлээлт нь ингээд хэмнэл оюун гэж нэг систем одоо деплой хийж оруулаад бүх юм гайхамшигтай болчихно гэсэн ийм хүлээлт байгаа. Тэгээ хэмнэл оюун ухаан бол өөрөө юм journey буюу аялал юм аа гэсэн ийм мессежүүд нэлээд явж байгаа. За нэгдүгээр тал бид нэр хэмнэл оюун ухааныг хаана юундаа нэвтрүүлэх вэ, яагаад нэвтрүүлэх вэ гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Зөвхөн бүтээмжээ сайжруулъя гэдэг зорилгоор нэвтрүүлж гэнэ эсвэл байхгүй үнийн нөөцөөр нөхөй гэдэг зорилгоор нэвтрүүлж гэнэ. За эсвэл одоо бүр бизнесээ томруулъя гэдэг зорилгоор нэвтрүүлж гэнэ гэдгээ өөрсдөө маш сайн тодорхойлох хэрэгтэй. За энэ хэмнэл оюуныг нэвтрүүлэхэд хаанаас эхлэх үү гэдэг дээр юм хоёр одоо боломж байдаг. Нэг нь бол хамгийн одоо том асуудал чи юу юм? Тэрийг хэмнэл оюунаар яаж шийдэх вэ гэдгийг харж болно. Эсвэл хамгийн жижиг, хамгийн амархан хэмнэл оюун нэвтрүүлэхэд амархан одоо ажлын чинь функц юу вэ? Тэндээсээ нэвтрүүлэх юм хоёр арга зам байна.